Антарктид твийн биднээс нуудаг Ерөбөсийн нууцуд. Манай гаригийн хамгийн нууцлаг төв болох Антарктидын талаарх нууцлаг яриа түүх өнөг хүртэл хөвөрсөр байдаг. Нөгөөтгөр Антарктидыг судална гэдэг шинжлэх ухааныг өөрнүүдээр харахтаа ижил юм. Эндхийн цусан хүрхрээ, ангаргийн солир, мөсөн дор нуугдж хэдэн зуун жил болсон асар том нуур гээд шинхэн нээлтүүд нь энгийн иргэдийн бай тухай эрдэмтэн судлаачдын гайхширлыг төрүүлсээр байна. Ингээд Антарктидын ямар нууцуд өнөөгийн эрдэмтдийг гайхшруулад байгааг танд хүргэе. Амьдралын улмөрт ангаргийн солир. 1984 оны 12 дугаар сарын 27-нд Алан Хиллс 84001 нэртэй солир олдсон юм. Харин энэхүү солирын гадаргуу дээр ням байж болох өчүүхэн чулуужсан бит олдсон нь олон нийтэд хамгийн сонирхолтой дуйлан байв. Ийм дуйлан тарсны учир нь хүндрэлтэн өнөөх хүртэл дэлхийгээс гадна үйлсэн нянг нээгээгүй байсан юм. Гэвч энэ бит нь 20-100 нанометр диаметртэй. Өөрөөр хэлбэл бидний мэдих амьдралын эглээсээс ч жижиг байсан юм. Түүнчлэн ALH 84001 солирын хамгийн гайхал төрүүлэм өөр нэг зүйл нь тус солир төрлөх гаргаас 4 тэрбум жилийн өмнө салсан бөгөөд солир дээр шингэн ус байсан улмөр ажиглагдсан байна. 4 км мөсөн дор байгаа нуур. 20 дугаар зууны газар зүүн хамгийн томоохон нээлтүүдийн нэг бол Антарктид твийн 4 км зузаан мөсөн дор орших дорнод нуур юм. Энэхүү нуурыг эрдэмтэд хэдэн сая жилийн хугацаанд гадаад ертөнцөөс мөсөөр зааглагдсан гэж үздэг байна. Дорнод нуурын нийт тал байна 16,000 хавтгай дөрвөлжин км. Гүн нь 1200 м аж. Түүнчлэн тус нуур нь газар доорх гүний булгаас үүсчүүлдсэн байх гэсэн таамагч байдаг байна. Тус нуурыг судлах зорилготой судалгааны өрөмдлөг 1989 онд эхэлсэн ч экосистемийг бохирдуулна гэж үзсэн 1999 онд зогсон. 2006 онд дахин эхлэхдээ 2013 онд дуусгах зорилт тавьж байжээ. Ингээд дахин 2015 онд нуурын судалгааны ажил идэвхтэй эхэлсэн байна. Усны дээжээс эрдэмтэд микроорганизм илрүүлсний нэг нь бидний огт мэдэхгүй төрөл байсан гин. Шатсан ой. Антарктидыг нээсэн тэр цагаас л эрдэмтэд энэ төв хязээ нэгэн цагт новногоон байсан гэх хачиргалтай таамаглал дэвшүүлсээр ирсэн байдаг. Дэглэлтэд саявдархан Антарктидын янз бүрийн хэсгээс шатсан болон чулуужсан ойн үлдэгдэл олсон нь ногоон Антарктид байсан гэдгийг баталсан төдийгүй. Энэ ойд чухам юу тохиолдсныг тодорхойлох үүргийг давхар авчээ. Чулуужсан үлдэгдлийг судлах явцад тус ойролцоогоор 250 сая жилийн өмнө галдуулын эд хүчил юм уу? Солир унсны улмаас дэгдсэн их хэмжээний төөмрийн үеэр шатсан байхаа гэсэн санал дэвшүүлэхэд хүргэж байна. Энэхүү судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Мөсөнд орох 91 галдуул. Эрдэмтэд саяхан Антарктидын мөсөнд орох хэд хэдэн галдуул байгааг олж илрүүлв. Магадгүй дэлхийн хамгийн том байж болохоор ийм галдуул нийт 91 байгаа гэнэ. Тэдний ихэнх нь 2 км-ийн зузаан мөсөн дор байгаа учраас идэвхтэй галдуул байгаа эсхийг мэдэх аргагүй байгаа юм. Тийм учраас эрдэмтэд тэдгээр галдуулыг зөвхөн радар болон тусгай тоног төхөөрөмжөөр судалж байгаа аж. Судлаачдын нэг Роберт Бингем Тэнгисийн ёроолд өөр олон галдуул нуугдж байхыг үгүйсэхгүй гэсэн бөгөөд хэрвээ тийм тохиолдолд энэ төв галдуулын хамгийн идэвхжүүлэлттэй бүс болно гэдэгт итгэлтэй байна гэж. Түүгэрч зогсохгүй тэдгээр галдуулын идэвхжил нь хойд туулын мөс хаялахад нөлөөлж байж болох юм гэж үзэж байгаа юм байна. Цовсон хүрхрээ. Судлаач Гриффит Тейлор 1911 онд Антарктидэд цусан хүрхрээ байхыг олж илрүүлжээ. Засан цагаан мөсөн уулнаас уулан урсгал ус урсаж байна гэд боддоо. Үнэхээр л ус улаан өнгөтэй байсан байх улмөр үлдсэн бөгөөд эрдэмтэд ихээхэн гайхширч урсгал усанд бодогдож үдсэн улаан замгийг гартаа барьж үдсэн байна. Энэхүү цусан улаан хүрхрээ удаан хугацааны туршид тайлагдахгүй онцлог хэвээр байсаар 21-р зуунд л арай гэж нууцн тайлагдсан юм. Хүрхрээнээс үлдсэн мөснөөс авсан усны дээд шинжилгээ бусад судалгаагаар удаан хугацааны туршид нуугдмал байсан мөсөнд орох нуураас их авдаг байсан нь нотлогдсон байна.
Дэндих бичил организмууд гэрэлэх хүчил төрөгчөөс тусгаар байсаар ховслын явцад усан дуулсан сульфитийн хүчээр сэргэж улаан өнгөтэй болон хувирч байж байна. Антарктидын өлөг гөрөвлүүд. Антарктид дэвээс эрдэмтэд 1986 онд өлөг гөрөвлийн анхны олдврыг олж илрүүлсэн байдаг. Гэхдээ ганцхан нэг. Харин 2016 онд Джеймс Россын арал дээрх шинжилгээний анги өлөг гөрөвлийн 1 тонн гар үлдэгдэл олсон нь тухайн үед ёстой байж боломгүй олдвор байлаа. Ийм олноороо байна гэдг нь тэнд өлөг гөрүүл амьдрах боломжтой байж гэсэн үг. Одоогоор тэрхүү 71 сая жилээс илүү настай олдвруудыг бүрэн гаргаж авахар ажиллаж байна. Ямар төрлийн өлөг гөрүүлүүд байгаа талаар тодорхой мэдээлэлгүй. Зарим яс нь плезозавр, мезозаврын байгаа бол бусд нь цэрдийн галмын төгсгөл үед хамаарах шувуун нугсан хошууд байгаа гэнэ. Мэхлэн төөрөлдүүлэгч. Антарктид бол олон тооны домог түүхийн өлгийн нутаг билээ. Судалгааны эргэн тойронд цаг үргэлж янз бүрийн тайлагдшгүй зүйл, төрөл бүрийн хуурмаг зүйлс илэрсээр байдаг. Энэ нь аялагчид болон судлаачдад тойрогдол үүсгэж, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг үндсээр нь өөрчлөх Европын шинэ нээлтмэд санагдуулах тохиолдол бий. Хамгийн алдартай нь энэ. Антарктид дахь цац сувраг. Антарктидаас эрдэмтэд хэмжээгээр нь байр төрхөөр хөнч Египтийн цац суврагын нэг хуулбар байж болох сувраг оллоо хэмээн 2013 оноос олон нийтийн сүлжээгээр шуугиж эхэлсэн. Тэр бүхэл сансраас авсан зургаанч хавсаргасан байлаа. Дойланд энэ мэдээ олон түмний анхаарлыг татаж үннийг дэлгэхэд баггүй хугацаа зарцуулсан. Гэвч Alien Disclosure Group нийгэмлэгийн гишүүний нэг Стивен Ханнерд энэхүү хурамч мэдээллийг түгээсний хариуцлагыг хүлээх ёстой. Учир нь энэхүү цац суврагын зураг бол Винсоны бүлэг уулсын орчмоор явсан уулзтын авсан зураг байсан юм. Гэрэл зураг дээр ч хиймэл дагуулж энэ уул үнэхээр Европын бүтэцтэй. Цаг агарын онцгой нөхцөлтөд зүгээр л нэг уул байсан байна. Сунгасан гавал. Дүүнчлэн өөр нэгэн алмаар үлсэн олдвор олдсон нь Антарктидаас олдсон гэх Европын сунгасан хэлбэртэй гавлын яс юм. Тухайн үед энэ нь нэг хувилбараар хүний нөгөө хувилбараар харгаргийн хүний гэх таамаглал дэвшүүлээд байсан юм. Гавлын ясны янз бүрийн гэрэл зураг, дуршилтуудаар энэ нь музейд байдаг. Эртний нийгэмд ихэд тархсан зориудаар сунгаж урдсгсан гавл болох нь тогтоогдсон байна. Үл мэдэгдэх нисдэг бит буусан. Google Map-аар аялдаг хүмүүс сая явтрахын Антарктид дэвийн дараах огтлолцлоос Европын хайпанул олдвор WV гэх дүрс бичлэг гаргасныг хэдийнэ 3 сая хүн үзсэн байна. Энд харагдаж байгаагаас өмнөд Георгид харгаргийн хөлөг газардсан гэсэн хувилбар хамгийн их гарсан юм. Харин эрдэмтэд энэ мэдээлэл тун хянамга хандаж харгаргийнхны хөлөг гээд байгаа тэр гялалдсан зүйл нь ердийн л мөсний гялба гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн ч Дойланд тархичид үүнийг нь зогсолгүй үргэлжлүүлсээр байгаа юм.